Бүгдээрээ сайн байцгаана уу? Номоо хэлэл суугатаа тавтай морилно. Эхнэрийн зааварчилгаа гэсэн энэхүү номынхоо сүүлчийн хэсгийг тайлбарлахад бэлэн боллоо. Өдөр тутмын амьдралын 3 дахь асуудал бол гэрийн ажил юм. Нөхрөөд та нар эхнэртэй гэрийн ажил хийхэд нь хэр их тусалдаг вэ? Угаасан хувц зөлгөх, аяг таваг угаах, хог хаяах гэх мэт гэрийн ажлууд байдаг. Бас гэрийн ажил нь эцэс төгсгөлгүй үргэлжилдэг ажил юм. Мэдээж та өөрийгөө гэрийн ажилд тусалдаг сайн нөхөр гэж боддог байх. Гэхдээ эхнэртэй нь өөр бодолтой байж магадгүй. Эмэгтэйчүүд ойр орчмынхаа талаар маш сайн мэддэг тул нөхөр нь дутуу цэвэрлэх юм уу, аяг тавгаа сайн угаахгүй бол эхнэрийнхээ уурыг хүргэж мэднэ. Эрэгтэйчүүд тусалж байгаа мөртлөө загнуултагт нь гайхах зүйл байхгүй байх. Тиймээс мэдээж гэрийн ажил туслах нь чухалч эхнэртэй анхаарал тавих нь илүү чухлаа. Өдөр бүр гэрийн ажлаа хийдэгт нь эхнэртэй талархаж, магтаж байгаарай. Энэ нь үнэхээр чухал юм. За 4 дахь зүйл бол дэлгүүр хэсэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд дэлгүүр хэсэг нь өөр байдаг. Тэгвэл юугаараа ялгаатай вэ? Харьцуулж үзвэл эрэгтэйчүүд юм худалдан авахдаа жишээлбэл богино долгионы зуух, хөргөгч зэргийг авахдаа тэдгээрийн үн, чанар, хэмжээ, худалдаалж буй компанийг судалж аль нь хамгийн сайн худалдан авалт болохыг сайтар бодож үздэг байна. Харин эмэгтэйчүүдэд юм худалдан авахт нь зүүн совин чухал байдаг. Бүтээгдэхүүнээ үзээд сайн гэж бодсон зүйлээ худалдаж авахыг хүсдэг. Ийм ялгаа байдаг болохоор заримдаа юм худалдаж авахд хосуудын дунд санал зөрөлдөх үе байдаг байна. Тэгвэл эрчүүд яах ёстой вэ? Хамгийн гол нь эхнэртэй нь таны саналыг асуусан бол та өөрийн санаа бодлыг чөлөөтэй хэлээрэй. Харин асуугаагүй бол өөрийнхөө санааг аль болох эвтэйхэн хэлхийг хичээгээрэй. Тэгэхгүй бол жижиг зүйлээс болоод маргалдаж магадгүй. Эрэгтэйчүүдийн зорилго бол хайртай хүнээ үргэлж жаргалтай байхыг хүсдэг. За сүүлд эцэг эхийнхээ гэрт зочлох үеийн талаар бодцгоё. Эцэг эхийнхээ гэрт очиход нөхцөл байдал ямар байдаг вэ? Нөхрөөд ээж, эхнэр хоёрын дунд хэцүү нөхцөлд орсон тохиолдолд ямар байр суурь эзлэх ёстой вэ? Ийм үед эхнэрийнхээ талд зогсохоо мартаж болохгүй. Эхнэртэй нь таны биеийн нэг хэсэг болохоор эхнэртэйгээ ойр байхыг хичээгээрэй. Энэ хүртэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэхүйн ялгааны тухай эмэгтэйчүүд нөхрөөсөө юу хүсдгийг, нөхрөөд юуг анхаарах хэрэгтэйг тайлбарласан. Маш олон зүйл байсан тул та аль хэдийн мартсан байж магадгүй юм. Эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдгийг нэг үгээр дүгнэвэл стресстэй байх үед нь санаа тавьж хайраа илэрхийлээсэй гэж хүсдэг. Тиймээс сайн хань болохын төлөө хамтдаа хичээцгээе. Энэ хүртэл видеог маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.